ямар дэг баримтж энэ хичээлийг явуулгүй гэдгээ хэлэхдээ яг нөө сайн тогтож явъя. За эхнийг уншаарай. Зөөлийг болон хүснийг анхааралтай сонсъё. Хот чам ярий. Ихэвчлэн олцъё. За тэгэхээр энэ гурван дэгийг баримтлаад өмнөд хичээл үйл ажиллагаагаа бид явуулах нэ. За нэг зураг баримтлуудээ. За зургийн талаар ярилцъя. За зураг дээр юу байна? Яагаад ийм зураг байгаа юм бол бидний одоо өнөөдрийн хичээлтэй ямар холбоотой юм бол юу гэж бодож байна? Энэ хүчтэй шашхуртай холбоотой байх гэж тийм ээ. Шөө. За нисэх баг. Бишта санаа хэлээ. Шүхэр цохоо бүтээсэн хүний тухай юм болов? Агаар нисэх тухай шүү. Энэ зургийн дээрээс өөр ямар санаа төрж байна? Бидний зохиолтой ер нь ямар холбоотой байж болох вэ? Бидний зохиолдод ямар үйл явдал гарах вэ? Шүхэрчим. Яагаад тэгж таамаглаад байна хаа? Энэ одоо шүхэр үү? Даалгавчтай байна тийм ээ. Тэр гүн төрлөختөн одоо хизээ нисэж тийм ээ. Ингэж одоо шувуу шиг юм их дураараа нисэж үзье гэж хизээнээс бодох болсон юм бол анх яаж шүхэр бий болсон юм бол гэх тийм ээ. Ийм одоо бодох зүйл одоо бидэнд их байна. За одоо хэдүүлээ зохиолынхоо сэдвтэй танилцъя. За шүхэрч яа. За өнөөдрийнхөө он сарыг тавиад хичээлээ мачлаа тавья. За мэдээж зохиолын нэрийг тавихын өмнө зохиолчийн нэрийг заавал тавьсан байна. Зорилго маань. За зорилгыг бол бичих шаардлагагүй гэхдээ хэдүүлээ зөвхөн уншаад өнгөрөх юм байна. За зорилгоо нэг уншиж та. Зохиолыг уншаад сонсоод мэдэрч тусган үгээр ав. За тэгэхээр бид нэр зохиолоо унших нь, сонсох нь, тэгээд зохиолыг мэдэрч хүлээж авах нь тийм ээ. За ийм хичээл байх гэдэг нь өнөөдрийн хичээл маань. За багш нь зохиолыг та бүхэндээ хэсэглэж уншиж өгөн та нар өөрсдөө хэсэг хэсгээр уншина. Тэгэхээр нэгдүгээр сонсон өөрсдөө яг л уншин өөрсдөө бас уншин шүү заа. За зохиолын эхлэхийн өмнө та нар ажлынхаа хуудсыг ихтэй цайдар хараарай. Ажлынхаа хуудсаа өмнөд. За багш нь эхлэх хэсгийг та бүхэндээ уншиж өгөх шүү заа. Уншиж өгөн та нар багшийг уншиж байх явцад ажлын хуудасаа анхааралтай, хурдан, оновчтой бүгэлхийг эргэлзэн. Аль болох багшийг уншиж байхад бодон бичих юм шүү дээ тийм ээ. За тэгээ 3 настай даалгавар байгаа нөхөд хичээл. За тэгээд одоо уншиж явах явцад мэдэхгүй үг хэллэг нэлээд гарах үгийн тайлбараа бас нээсэн байж байгаа. Үгийн тайлбараа нээгээд тавьчих. Нэг ойрыг. За тэгээ багшийг уншиж явах явцад мэдэхгүй гарах юм бол үгийн тайлбараа хараад явах шүү заа юу. За багш нь уншиж эхлэе. Та нар сонсоход гэнэ үү? Шүхэрч яа. Манч дайчин улсын тэнгэрийг битгсэн хааны 10 дугаар он билээ. Уяастай цугаа зэрлэгийн манч сайд автайсан хааны байгуулсан Эрдэнэ зүүгийн хийдийг сонирхон үзэх гэж зуны дэлгэр сайхан цагаар
100-ийн цамын үс очсон байжээ. Ойр хавийн Монгол ноёд тайж ард олон цам үзэх гэж 100-ийн орчин тойронд их л хүлтэй. Энэ тэндгүй ирээ майхан гоёлын хувц өмсөн бүрэн улаан царайтай өргөн хийгдэхтэй идэр талын хөдөр ирчүүд гоёлын чилгэр сайхан биетэй сайхан царайтай хүүхэн тэгшлэг зассан дэлдээ гоё имэл тодорхой морио унцгаан хид хидээрээ дөрөө зэрэгцэн өргөн тав давхиж явахыг манж сайд үзээд моринд чадамгай бие чирэг зориг хатан энэ монголчууд манай манжаас давуу эртний соёлтой шарын эрх чөлөөнд дуртай улс ажээ. Уран арга эсэх хэрэгэлбэл захирахад амаргүй улс. Шарын шашнаар номхдох гэж тэнгэр тэтгэгч эзний явуулж байгаа болов маш мэрхэн ажээ хэмээн бодсоор Эрдэнэ зуугийн цамын баг хэрэглэл маш нарийн гоёмсгийг гайхан Монгол орчуудын чадлыг багтан үзжээ. Баруун зүг шинэ хязгаар хошоо аймгийг байлдан хаянд явуулсан манж сайд бие хатангаар моринд сүрхий ирэж. Нойр багтай эрт босдог хүн байжээ. Зуугийн их ламтнаас заргийн сайдад тусгайлан барьсан гэрээс гар битүүгээр гарч хээр талын өвс цэцгийн өнөр ахилсан агаарыг амсгалаад гадаа орчин тойрныг үзэж Эрдэнэ зуугийн олон сүм дугны оройг хатал зуугийн их сүмийн орой дээр нэг хөдлөх шиг болж гинэ. Шувуу гэхэд дэндүү том юм. Хүн гэхэд ийм эрт үүрээр сүм дээр хэн гардаг билээ гэж тэр зуг гайхан хатал үнэхээр хүн болтой. Энэ ямар хүн юу хийж байгаа билээ гэж ажиглан ширтдэг нэг хүн сүмийн орой дээрээс доошо үсрэх шиг боллоо. Араас нь шүхэр шиг нэг юм дэлгэж тэр хүн шүхэр дөлгөгдөн өөрийн зөөлөн салхитаан намрын цэнхэр өдөр шүлсээ дэлгэн нисэх аалз мэт 10 гоног шүхрийн дадлыг татан зааж нэлээд нисэд далд орчээ. Баахан удас хийгээд бас дахин зуугийн өндөр сүмийн орой дээр өглөөний тэнгэрт маш тодхон зурааж үзэгдээд бас дахиад харж манж сай түүнийг их их жиг болгож дахин сүм дээрээс өсрөн буухыг хичнээн хүлээдэл үзэгдсэнгүй. Сайдын бараа болж явсан цэргийн дарган гарч орон амбаныг ёсолсон хариур ёслон догсгийгээд гэртээ орж хойш өглөө юу болдог бол асал энэ үед нь гарч үзье гэж бодож. Хойш өглөө мөн өнөө сүмийн дээрээс тэр шүхэр чинь дахин харж. Хүн амтан цөм унтаас айл гэж бодсон болтой. Өмнө зочоо хөнгөл бол дөрөв дахин хараагаад үзэгдэхгүй болсон түүнийг алсаас харж байсан манж сайд дотроо гайхан. Цамчин цөмөөрөө хэдийн буцсан тул манж сайд тэр өдөр улиастайд буухаар болж их ёслолоор зуугийн дам тушаалтан яндагдан өдөх үед амбан сайдаас зуугийн их ламд 2 өглөө үзснээр гайхан өвлжээ. Зуугийн лам махлаг том биетэй олныг захирч сурсан эзэрхэг царайтай өвгөн манж сайдын үгийг сонсоод танхаа биднэр дүрсгүйдэж байгаа болов уу? Учрыг нягтлж мэдээд номын садлага барт алдсан тэр хуврагыг хэрхэн шийдэгснийг сайдад дараа айлтгая гэж. За багшийнх нь уншиж өгөх ихний хэсэг. За багшийнхаа уншиж явах явцад ажлын хуудасаа мэдэж явж уу? За хэдүүлээ одоо зохиолын үйл явдал хаан болж өгнүүд байгаа тийм ээ. Одоо ингэ ойлгохгүй зарим үг хэллэг байна уу? За жишээлбэл багшлаа хэлээрэй. Цам. За цам гэж юм. За цам. Цам харайх ёслол гэж одоо шашин соёлыг одоо ийм зам үлрэл энэ нь аливаа муу муухай бүхний үнсийг таслан амарлуулах
байгаль дэлхийг арга дах тийм ээ ийм зорилготой юу гэдэг вэ? Шашны зам юм байна шүү дээ. Шашны зам. Энэ шашны зам үйл маань одоо хаана болоод ах шиг вэ? Эрдэнэ гэж хаана гэдэг юм бол? Оо зүйтэй та нар очиж үзсэн үү? Үзсэн үү? Маш сайн. Ямар одоо түүхэн дурсгалтай газар юм бол? Түрүүнийг түнж явуулдаг шээ. За тэгэхээр Монгол улс дахь юу гэж эртний шашны хий юм байна. Маш эртний тийм ээ? Эртний одоо ив бурхны шашны хий байна. Очиж одоо сайн үзег хүмүүс бас байгаа тийм ээ? За зохиолын одоо үйл явдал болж байгаа цаг хугацааг та нар хэдий гэж бодох гэсэн үг. За манжийн дараллын үед яагаад гэж бодох? Манжийн хааны Оо сайн байна. Манжийн хааны тухай гарсан учраас манжийн одоо хааны манжи улсын иршид монголчууд 200 жил байсан тэр цаг хугацааны үеийн үйл явдал байх гэж бодож байна. Өшөө санаа байна уу? Нөгөөд чөлөөтэй гэж. Одоо өнөөдөр юус айж имэх юм байхгүй. Ингээд одоо маш гоё чөлөөд уран зохиолын хичээл гэдэг бол ерөөсөө чөлөөтэй л яа. Уран гэж бодоо уран зохиолын хичээл байдаг. За тэгэхээр Тэнгэр дэтгэгч хаан гэж гарсан тийм ээ. За энэ хаан бол манжийн одоо үеийг 6 дахь хаан юм байна. 6 дахь хаан. За тэгээд тэр Тэнгэр дэтгэгч хааны 10 дугаар он гэдэг бол одоогийн одоо он тооллын бол 46 гэсэн одоо ийм энийг харах юм бол тэгж болж байна. Тэнгэр дэтгэгч хааны 10 дугаар он билээ гэсэн цагаал тийм ээ. Тэгэхээр энэ болж байгаа үйл явдал маань 1746. Тэнгэр дэтгэгч хааны он болохоор 1736-аас эхэлдэг байна. Тэгээ 10 дугаар он гэсэн учраас 46. За одоо хэдүүл ажлын хуудасаа харъя. Хэр одоо бид нэр ажлын хуудсыг оновчтой бүгэлсэн бэ? За оновчтой бол миний хүүхдүүд яг оновчтой энэ хариултыг гаргаж ирж чадсан бол бүтэн одоо ийм нэмэх гэсэн үнэлгээ гайм одоо даалгаврынхаа харалтаад үндэ өөртөө үнэлгээг өгнө шүү. Өөрийгөө үнэлгээ. Хэрвээ яг одоо тэр оновчтой хариулт биш тийм ээ өөр хажуудлынх нь өгүүлбэрийг бичсэн байр тэгвэл тэр хагас нэмэх. Хагас. За үнээр бичиж амжаагүй бол яах нь өөртөө моосод амхаад үлдээж болно. Тэгээд хаангийн одоо бичсэн зүйл маань 2 нэмэх түүнээс дээш бол өөртөө x minus аваад тийм ээ нэг инээлзэгдэл аваад ажил хаалцсан тавиарай. Инээлзэгдлээс өгсөн тийм ээ. Маш сайн. Эндээ үнгээд чам шүү наадтай ингээд зүг бичсэн бол амжаагүй орж ирэх хасаа онхоо үдээж бол маш сайн. Энийг саваа. Эндээ наачих. За тэр инээлзэгдэл гэсний арга тавиарай. Наага тавиарай. Ястаа цугаа зархи маань сайн юу үзэх гэж утсан байх вэ? Эрдэнэ зууг хийдэг. Эрдэнэ зууг хийдэг хэн байгуулсан гэж байна? Ахтай сайн хаан. Ахтай сайн хааны байгуулсан Эрдэнэ зууг хий. За тэгвэл тэр ойр хавийн Монгол ноён тайж тэр олон одоо хоёр чимэглэлтэй ирчүү, хүүхнүүд тийм ээ яах гэж ицсэн? Цам үзэх гэж. Цамын талаар бид ойлголттой болсон тийм ээ. За маань сайн дотроо бодохдоо Тэнгэр дэтгэгч эзний явуулж байгаа бодлого маш зөв тийм ээ. Байна гэж бодсоо Эрдэнэ зуугийн цамын тэр хэрэглэл за одоо тэр нөгөө нэг тийм ээ тэр магсын баг тийм ээ тэр одоо өмсгөлүүдийг маш гоё гайхсан байна. За одоо үргэлжлүүлээд зохиолын хэсгийг өөрсдөө унш. За багшийнхаа өгсөн
хэсэглэл хоёрыг гаргаж ирээрэй. Хэсэглэл хоёрыг. Хэсэглэл хоёрыг. За, энийг уншаад идүүдээ шууд ярилцсан. Та өөртөө уншаад дуусны чинь дараа багш нь асуулт тавина. Ярилцсан шүү заяа. За, анхааралтай. Хэсэглэл хоёр. За, энийг уншиж. За. Уншаад дууссан бол гараа өгөөрэй. За, энэ хүүхдүүд нэг уншиж дууссан байна. За, нөгөө багш нь 3 дахь номерыг бүгдээс асуу. Өмнөх хэсэгт гарсан шүхэр чинь хэн байсан бэ? Өня. За. За, багш нь 6 номерыг сурчаас асууя. Өня яагаад ийм байдал хүрв? Юу гэж бодчих? Яасан юм бол? Шүхрээр нисэж хагаад гинцсэн бол тийм ээ. За, өөр санаа байна уу? Өөр санаа? Яагаад одоо та нарын саяны уншсан хэсэг өнөө ямар байдалтай байсан? Цаасан, цангасан, би нүвдсэн, халуурсан, хөшсөн. Камаш одоо хүнд бай, тийм ээ хүнд байдалтай байна. Энэний шалтгаан юу юм болоо? Яагаад ингэж юу? Ингээд хин дээрээс үсрээд шүхрээрээ нисэж явж байгаа. Тэгээд тэр зуудын лам нарын яс тарьдаг газар шүхрнээсээ орцсон. За шүхрнээсээ одоо хайцсан бах тийм ээ. За тэр одоо яс тарьдаг газар гэж гарч ирж байгаа та нар уншиж байгаа газар. Тэр нь одоо ямар За өөр одоо хийг сайн мэдгүй үг хэлэг байна уу? Үүнтэй тал физиксаа давхар харж яваарай гэдэг. Бидээ уншихад одоо тийм ээ танил бус сайн утсан нэггүй.
За жуушаа нууц гэдэг маань урт одоо юм тууцсан нууцыг жуушаа нууц гэж хэлж байна. Тууцсан. За өөр одоо бүнягийн ийм байдал дээр яагаад ингэсэн бол гэсэн тайлбар өөр хэлэх үгтэй нөө. Багтаа. Санал нэгтэй байна. Сайн байна. За баярлалаа. За одоо үргэлжлүүлээд цахаадын 3 дахь хэсэг рүү оръё. Цахаад маань ерөнхийдөө бас хэмжээний хувьд бол бас 30 минутанд арай бас юу аяг байгаа. Тийм учраас багшийн хаа хэсэгт нь уншиж өгч байгаа шүү. За одоо багшийн хаа уншихыг бас анхааралтай сайдэр чагнаад үгийнхээ нутгийг хараад аваарай. За одоо магадгүй та нарын нөгөө таамагласан таамаглал зүг байна уу гэдэг дээр бас сайн бодоорой заяа. Улиастай амбан сайд явсны хойно өглөө нар битүүгээр зөөгийн гол сүмийн орой дээрээс дахин нисэх гэж шүхрээ нүүрч гараад татлах холбоог нь хоёр суган доороо бэлтээд доошоо үсгэн натлахыг нь ээлжээр татаж засаар өрдөр өглөөнийхөөсөө нэхэд хол буусан дан багтаж шүхрээ яаран ивгээд дахин сүмөөд сэвхэн хөл нүцгэнгүй ихтэй анхлайланд орхимжоор дэлгэн нисэж явсан ламрын бяцхан баримтыг үзснээсээ санаа авч хулгайгаар ламын хэрэглээд номын баримтгийн хуучин даавал сэм зөөж багшийн хаан хуучин шүхрийн үлгэрээр хийгээд хашаан дээрээсээ үүрийн шөнөөр үсэрч шүхрийнхээ гол салхи дээшээ гаргах нүхтэй болгож тэр хэмжээг нь их болгосоор давхар байшингийн дээрээс зүрхлэн үсэрч сургуулийг нь хийж шүхрээ хүн онцсон хойно булгаагаар засаж сэлбсээр зоогийн багшиг дуган дээрээс үүрийн шөнөөр үсрэн хаж эцэс сүулдэ өндөр сүм дээрээс үсэрч шүхрээн зааж улам махиулан нисэж байснаа санаж нүдэнээр амбан явсны хойд өглөө болсон явлаа бодоход сайн ниссэндээ улам моромшиж дахиж сүмдээ авиран нисдэг доошоо нэг харсан хэдэн чирэг дуганч нар сүмийн довжооны хаасны цаанд бүгж байснаа өндийн харах нь үзэгдэж одоо л хэрэг биш боллоо гэж агаарч юусэндээ асан нисэж яваа аалт шиг гараа аргунуудан салхины ажлыг дагаж хэрэг даваад буудаг бол ухаантай юмсан гэж бодтол нь сүмийн довжоон дээрээс утал нэг чимээ гарчээ. Одоо намайг барих тэнгэр минь салхи минь тусалж энэ хэрэмдээ бүр саадгүй давуулаасай. Гэтэл хөлнөөс нэг юм шүүрээд авах шиг болж байр хэмээн хаширгалдан өөрийн ирэхгүй доошоо татгатан унлаа. Чи юу яаж байгаа нь инвэ гэж гүйж амсгаацсан бүдүүн цоохор дугаж буйнаа тас тэрчгээд хідэн дуганч нар шүхрийг мул татаж аваад их гисгүйд хүргэсэн санаа нь орж. Оргүй юм боллоо гинэ буйнагийн зүрх тогшин төвшин хоёр талаасаа чирэг дуганч нар шахуулан их гисгүйд эрт унтаж орой босдог лам хэдий босчоод өргөөндөө хүрдээ эргүүлэн хоймортоо сууж байснаа. Задарсан хар тарих чи яаж байгаа нь нөө? Арга хийдэг төмөн төвөг татаа зарилын амнаас айдад ёс бус явдлаа мэдэрсэн чамайг зад торлогдоо олон шавнар цэрлэг үзүүлэн хэмээн нүүр нүдгүй загнав. Зоогийн ламын шавн ирээд багш буйнаг яаж ниснийг үзэх гэж байна. Сүмийн тэнд аваач нуу гэж иржээ. Шүхрээ татгаар нь хоёр сугандаа торгоо нисдэг. Тэр сүмийн тэнд хийдийн ядагтан цөөн нэрэн зэрэг зарласан мэд хийдийн цуглаад зүрх төгшин айж имээсэн буняа тэр их багш нарын ламрын өмнө сүгдэн суулгаа. Зоогийн их лам. За чи бидний өмнө нисээд үз. Ямар буг шулам чамд ийм арга зааж өгсөн болоо? Хэмээн дисгүй зандруулан буяа бүх би чичрэн айж имээж дахин сүмэн дээрээс гараад шүхрээ татгаар нь хоёр сугандаа торгохдоо айсандаа болоод ухаан нь нэг орч нэг гарч байх шиг өндөр сүмийн орой дээрээс улаан шаргал хувцастай ихэс ламрыг харахад бошоо шиг жижигхэн харагдаад их хэсгүй гараараа зангаж өсөр хэмээн догтон. Энэ миний шүхэр хаан гардын далавчиг болоод эндээс намайг 7 муулын цанд буулгадагч болоосай. Ээж минь хэмээн амандааны шивнээ өсөрчээ.
шүхрэн пад хийн дэмэн дэлгэрдээд униаг 2 сумаас нь удаад олон удаа өсрөн нисэж биеийн нэг сонирхон болоод ирдэг байдал мэдэгдэж өөрийн зөөлөн салхины аясаар шүүхээд харан зааж доо ногоон зүлгэн дээр сууж байсан ихэс ламрын дээгүүр нисэг өнгөрөхдөө 101 ламын уйлын шанах шиг бүрэн хазан толгой тов тодхон ивэл үзэгдсэн нь униагийн санаанд орж гайхан цочцгоосон дамнаг гар хуруугаараа зааж дүнгэр дууралцаж байсан нь дуудаж олон суургад хэрмийн ёроод буучгаад өөдөөс нь найсвал амрын имэж хаач байсан нь униагийн санаанд оржээ. Тэгээд тэр өдөр олон дам хуврын өмнө их гисгүй бэрэгээрээ баган захын цогтомдож Бинан ёсонд хуврах хүний зарчим үл нийлэлцэх явдал үүдүүлсэн байндаг униаг шүхрийн шатааж 100 торлогт хэмээн ял оноож чирэг дугуйчнаар зоон дээр нь торлогдож ихэсэн нь санаанд оржээ. За шах мөн үсгэнэ. За зохиолын 3 дугаар хэсгээр униаг яагаад хэмээн өвдсөн тэр одоо учиршил гарсан баг. За багштай хэлэх үү? Задуулсан байна тийм ээ. Скейл хүртсэн. Шийтгэл авсан тийм ээ. Яагаад тэгв? Яагаад хүн шийтгэл оноо? Рост үл нийлэлцэх явдал өдөөсөн тийм ээ. Одоо нөгөө сүм хийдэ шавлан сууж байгаа банд гэж хэлж байгаа юм байна. Банд ба одоо ихэд сууж байгаа юм хуврах гэсэн тийм ээ. Тэгж болох байх нь болдог байх нь сүмийн дээрээс үсэрч болохгүй байсан бэ тийм ээ. Тийм учраас одоо тийм үл нийлэлцэх явдал үүдүүлсэн. Яагаад ийм тасгалгүй оролдлого хийгээд байв бунья? Яагаад хийгээд байв? Илүү өндөр нисэх гэж хол нисэх гэж дүүндээ урамшаад байсан тийм ээ. Сайн байна. Өөр эндээс хүүгийн нэг ямар байдлаар жилэгдэж байна хамар хичээнгүй тийм ээ. Шаргуу ингээд засал зээх байх хулгайгаар тийм ээ. Улам сайжруулаад улам өндрөөс яагаад вэ? За одоо миний хүүхдэд өөрсдөө хэсэглэх дөрвөө буюу зохиолын одоо хайр төгсөл гэж байна.
уншаад байна уу? За сайн байна. За зохиол хэрхэн тайлбарлаж буйна ямар байдал хүрсэн байна? Буйнагийн хувь заяа яаж ирсэн байна? За. Багштай сандайл хоо. За сандайл. Зохиол одоо буйна яаж агаар төгсөж байна? Ямар байдлаар төгсөж байна? За хүч байна гэж. Өөр санаа байна уу? Ханаж байна. Усан гэж энэ байсан юм. Самбарын статер Ханаж. Яг одоо буйна яг агсан байсан болов? Хөөг байсан тийм. Ганцаар ээж нь байгаа болов уу? Ээж байгаа. Уйл хэдийн нас орсон ээжийнх нь дуу сонсогдох шиг болсон гэж байна тийм ээ. Тэр нь одоо юуны илрэх юм бол? Оо за хүч байгаа гэх юм. Өөр юу гэж бодож байна? Ухаалтаа нэг орж гараад байгаа шүү тийм ээ. Тэгэхээр ингээд ээжийнх нь дууч сонсогдоод байгаа юм шиг мэдээ алдсан. За бүгд дуу яснаа хэлээ. Зохиолыг одоо ерөнхийдөө нэг бүхэлдэн уушаад дуслаа шүү тийм ээ. Бүхэлдэн ингээд одоо уушаад дуслаа. Одоо хэдүүлээ энэ зохиол энэ хэсэг ямар мэдрэмж төрөх юм бэ? Тэрийг эхлээд тэмдэг дээрээ 4-5 мөрөнд бичээд тэгээд багштай хэлж өгөх үү? За нөгөө мэдрэмж гэхээр одоо зохиолын аль хэсэг тийм ээ одоо яагаад бахархаж урамшиж тийм ээ зарим хэсэгт нь өрөвдөж хайрлаж тийм ээ эсвэл томдох тийм ээ уурлах харамсах тийм ямар зүйлийг зохиолтой байх вэ? Өөрсдийнхөө одоо тийм ээ сэтгэлээ өөрсдийнхөө мэдрэмжийг гаргах 4-5 мөр. Апчи досоо нараа уу? Ямар хэсэг чиний санаанаас гарахгүй хол үлддэг тийм ээ. Бас тийм хэсэг байж болно. За 4-5 мөр бичих болно шүү дээ заяа. За унших явцтай яг нэмээд хийж байна.
дуу сонсыг туршиж байсан. Тэгээд харахад залхуу сонин байдаг байсан бол сүүл харахад байхгүйсэн. Тэгээд ганцаарцсан. Тийм ээ гоо ганцаарцсан. Тэгээд хахад ээж нь байгаа юм шиг тийм ээ. За. Заавал багш нь санаагийн давхарлуулахгүйгээр энэ бичиж тэмдэглээд аваа. Өөр Сколийн нэгдүгээр хэсэгт хоньяак ямар хичээгүй зорилготой үргэлжлэн тэмүүлэлтэй юм бэ гэдэг. Тэгээд амжилтын хүрээсэй гэж бодсон. Харин сколийн хоёрдугаар хэсэгт яагаад ингэж би нүдүр оргоод ингэж хөвчж байгаа юм бэ гэж бодсон. за. Тэгээд сколийн дөрөвдүгээр хэсэгт ингэж өрөвцөн хоньяак. За өрөвдсөн. Тийм ээ. Тэгэхээр одоо өрөвдөлтэй байсан. Багш нь та баярлалаа. Өөр санаа тань уу? За зүгээр зүгээр хэлээр юм. Санаа гатэр багш та. За. Вэна. Хоньяак хийсэн тоо унагийн шүхэж зож яста. За тэгсэн тоо санагдсан тийм ээ. Миний ээжигээ санагдаж байгаа гэсэн тоо санагдсан. Мөн гоньягаар бахархсан гэсэн. За өөр санаа гайлаарай. Урам авсан гоньягаас тийм ээ. Хийж байгаа зүйлээсээ урам авсан. Гомдох харамсах ийм зүйл байв уу? Энэ шүхчэн гоньяц гэдэг хоёрдугаар гонья маш шагнал захиад их харагдсан. Харин гуравдугаар гонья яагаад юм бэ гэсэн. Гайхсан. Дөрөвдүгээр энэ процесс энэ маш гоньтой байна. Гоньтойс За гоньтой санагдсан тийм ээ. Гоньягийн процесс маш гоньтой санагдсан гэсэн. Мэдчлийн бүгд бүгдээрээ гол бүрдээ өөрийнхөө одоо санааг мэдрэмжийг гаргаж бичсэн байгаа гэж одоо бодож байна маш нь. За тийм учраас одоо хэлүүлээ. За нэгтгээд одоо хэлцээ. Тэгээд энэ зохиолын маань төгсгөлээр байгаа. Та нар өөрсдөө гэртээ очиад одоо хойд төгсгөлийн насны сайн уншаарай. Өнөөгийн одоо энэ хэмээн шүхрээр нисэх оролдлого хийсэн цаг хугацаа чи хэдий вэ? 1746 тэр оны үед байгаа тийм ээ. За тэгэхээр түүнээс бүр хойно Европт Оста Лиден тайп гэдэг Германы хүн шүхрээр одоо нисэх оролдлого хийжсэн. Бүр хойно шүү. Тэгэхээр одоо шүхэрч бүнягийн одоо энэ зүйл одоогийн цаг үед байсан бол яах вэ? Энэ гоня одоо цаг үед алдартай болох байсан байж магадгүй шүү дээ. Усад дуурайж магадгүй. Дуурайч үлгэр дуурайж авах байсан баг. Өөр Яг бас ингээд одоо цаг үед байгаа болохоор нэгшээ ингээд зодож мэдгүй юм уу? тийм шүү дээ. Одоо нөгөө хүний хүүхдээ ирэх гэж ярьж байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр одоогийн нийгэм цаг хугацаа ямар байгаа вэ? Тэр цаг хугацаа ямар байсан бэ? Хатуу, чанга, тийм ээ. Тийм цаг хугацаанд амьдарч ирсэн Бунягийн хурцаяа, тийм ээ. Шинийг олж санаачилсан тэр хүүхдийн одоо хурцаяа. Өнийтэйгээр төгсөж байгаа. Ийм онцгой тийм ээ. За одоо ингэж хэлүүлээ тэрийгээ даавал. За тэгэхээр бид нар энэ түүхийн байдлыг нэлээд одоо гэрч сайн судалж ирнэ. Тэгэхээр одоо манжийн дараагийн үед монголчуудын ахуй амьдрал ямар хөө байсан юм болоо гэдгийг одоо түүхийн ном сурвалж тийм ээ. За тэгээд эцэг эмээ өгөө тийм ээ. Тэр хүмүүсээс асууж судалж сайн мэдэж ирээрэй заа юу. За тэгээд зохиолыг бүрэн ихээр нь сурах бичгээсээ дахиж уншаарай.
хичээл битгэдэг оролцсон хүүхдүүдээ та